Ирхэн үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг Umbrella Fashion нэрийн дэлгүүрээс танд хүрч байгаа. Манай нэрийн дэлгүүр Метромол хэлтгүүрийн 3 дахь хүрт байрлаж байгааг танд дуулахад таатай байна. Шүхэр өнгөөр солонгордог учраас таны өнгө ч гэсэн энд бий. Үргэлжлүүлээд та бүхэндээ бид You Model булангаа хүргэе. You Model булангийн энэ удаагийн мэдээллээр бид дэлхийн хамгийн өндөр орлоготой шилдэг загвар өмсөгчдийг сонгож авсан байгаа. Эдгээр загвар өмсөгчд маань ихэвчлэн дэлхийн алдартай дотор хувцсны брэнд болох Victoria's Secret-тэй гэрээ байгуулан ажилдгийг та анзаарах бах. Ингээд дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдтэй танилцуулъя. Ирхэн үзэгчдээ дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдтэй танилцсан. 13 дугаар байр Jessica Stem 1.5 сая долларын орлоготой. 21 настай Канад бүсгүй Stem-ийг анх гэрэл зурагчин Steven Meisel олж илрүүлжээ. 5 сард тэрээр Vogue-гийн нүүрэн дээр загварын ертөнцийн хамгийн халуухан нүүр царайгаар тодрон гарчээ. Та түүний нэрийг мэдэхгүй байж болох ч гэсэн царайг нь DKNY Dior Lehman Bulgariagаас харж болно. 12 дугаар байранд Dotun Cruise 22 настай Дайны загвар өмсөгч маань Vogue сэтгүүлээр дамжуулан нэр хүндээ өсгсөн. Тэрээр уг сэтгүүлийн сүүлийн 3 дугаарт гарсан юм. Мөн Calvin Klein-ий Eternity өнөртөө ус болон L'Oreal-тай гэрээ хийсэн байна. Түүний орлого 1.2 сая доллар. 11-р байр Shalom Harlow 2 сая доллараар 33 настай загвар өмсөгч маань загварын ертөнцийн хамгийн алдартай ахмадуудын нэгт тооцогддог. Энэ жил тэрээр Chanel ба Tiffany-тай хийсэн гэрээгээрээ загварын ертөнцид иргэн ирлээ. 10-р байранд Hillary Rhoda 2 сая доллараар. Тэр бол өнөөгийн загвар ертөнцийн шин дүр төрх. Мөн л Vogue сэтгүүлийн нүүр хуудаснаа гарч байсан төдийгүй Donna Karan, Gucci, Dolce & Gabbana, Valentino зэрэг олон брэндүүдийн нүүр царай юм. 9-р байранд Liaki Bede 2.5 сая долларын орлогоороо Estée Lauder-ийн түүхэн дэх хамгийн анхны хар арьст модель Этиоп гаралтай 29 настай гоо бүсгүй Liaki Bede загварын чиг хандлагыг жинхэнэ утгаар нь эвдэгч болсон юм. Тэрээр H&M, The Gap, Tyler Givenchy загвар өмсдөг. 8-р байранд Gemma Ward 3 сая долларын орлогоороо. Энэхүү Австрал загвар өмсөгч маань хэдэн 100 саяар тоологдох гоо сайхны брэндүүдтэй гэрээ хийгээгүй боловч та жаахан хүлээгээрэй. 19 настай загвар өмсөгч маань Valentino, Dior, Dolce & Gabbana, Karl Lagerfeld, Swarovski болон Louis Vuitton-ы загваруудыг тайцсан амьлуулдаг. Тэрээр Японд илүү нэр хүндтэй косметик болон арьс орчилгааны Kose брендийн нүүр царай юм байна. 7-р байранд 3 загвар өмсөгч энэ тэнцвэрхэн оржээ. Daria Herboy 3.5 сая долларын орлогоороо энэ жагсаалтанд багтжээ. Хэрвээ та газар дор амьдардаггүй л бол Herboy гэдэг нэр танд танил байх учиртай. 22 настай загвар өмсөгч маань Lancome-ийн нүүр царай ба Louis Vuitton, Versace, Roberto Cavalli, Chanel, Valentino, H&M, Missoni болон David Yurman загвар өмсдөг. Мөн 7-р байранд Carolina Kirkova 3.5 сая долларын орлогоороо. 23 настай Чехийн загвар өмсөгч маань Adriana Lima, Alexandra Ambrosio нарын хамтаар Victoria's Secret-ийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчөөр ажиллаж байна. 16 наснда 2001 онд Америкийн Vogue сэтгүүлийн нүүрэнд гарсан ба үүгээрээ тэрээр уг сэтгүүлийн нүүрэнд гарсан хамгийн залуу загвар өмсөгч болсон байна. Мөн 7-р байранд Natalia Valianova 4.5 сая долларын орлоготойгоор. Оросд төрсөн 25 настай тэрээр Kate Moss-ыг оруулаад бүх моделуудаас илүү удаан хугацаагаар Calvin Klein-ийн урлагийн тэнгэр байж чадсан юм. Тэрээр мөн Kate Moss-тай хамтаар David Yurman-ы үнэт эдлийн сурталчилгаанд зураг авахулдаг. Сайхан өөрийнхөө 3 дахь хүүхдийг төрүүлсэн ба түүний нөхөр нь Их Британий үл хөдлөх хөрөнгийн эзэнт гүрний угсаа залгамжлагч юм байна. 6-р байранд Caroline Murphy 5 сая долларын орлоготойгоор жагслаа. Флоридагаас гаралтай 31 настай загвар өмсөгч маань юунаас ч хоцордоггүй. Estée Lauder-ийн нүүр царай, мөн Johnson-ы усны хувцас, Missoni, Versace, Anne Klein болон Tiffany-гийн сурталчилгаанд байнга оролцдог. 5-р байранд 6 сая долларын орлоготойгоор Alexandra Ambrosio жагсжээ. Олив өнгийн арьстай 26 настай Бразилийн халуухан супермодель маань Gisele Bündchen, Adriana Lima нарын хамт Victoria's Secret-ийн сахиулсан тэнгэрүүдийн нэг хിവэр байсаар байгаа. Мөн тэрээр Armani Exchange, Next UK брендийн загвар өмсөгчөөр ажилладаг. Дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн 4-р байранд 6 сая долларын орлоготойгоор Adriana Lima,
26 настай Victoria's Secret-ийн загвар өмсөгч маань Gisele Bündchenний дараагаар орох Бразилийн хамгийн нэртэй загвар өмсөгч юм. Тэрээр Maybelline болон Яалийн харилцаа холбооны компани Telecom Italia-гийн нүүр царай юм байна. Түүний нүүрэнд нь гарсан 2006 оны 4 сарын CQ сэтгүүл хамгийн олон хувиар борлогдсон түүхтэй юм байна. 3 дугаар байранд Heidi Klum $8 сая орлоготойгоор жагслаа. 34 настай 3 хүүхдийн ээж Doчин Силийн эхнэр супермодель Heidi Klum Victoria's Secret-тэй хийсэн гэрээгээ сунгасан ба мөн өөрийн хит шоу болох Project Runway-гээ хөтөлсөөр байна. Тэрээр Америкийн Next Top Model-ийн Германы хувилбарыг мөн хөтөлсөн байна. Мөн чөлөө цагаараа тэрээр үн тэтгэлийн бизнесээ амжилттай явуулжээ. 2 дугаар байранд Kate Moss $9 сая орлоготойгоор жагслаа. 33 настай супермодель маань өнгөрсөн жилийн кокаинтай холбоотой шууганы дараагаар загварын ертөнцийн иргэн ирж Stella McCartney болон Италийн спорт хувцас үйлдвэрлэгч Bellstep брендийн нүүр царай болжээ. Тэрээр сайхан Topshop-д өөрийн нэрийн хувцсны лайныг гаргажээ. Burberry, Dior сурталчилгаанд оролцож байна. Харин дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчийн жагсаалтыг Gisele Bündchen тэргүүлжээ. $33 сая орлоготойгоор. Хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчид маань өнгөрсөн жилийн хугацаанд 2 муу явдал тохиолдсон. Үүнд нэгдүгээрт өөрийн найз залуу Leonardo DiCaprioогоос салсан мөн удаа хугацааны түнш болох Victoria's Secret-с гэрээгээ дуусгасан юм. Гэвч 26 настай Бразилийн халуун хүмүүсгүй маань бусад загвар өмсөгчдөөсөө илүү олон гэрээ байгуулж энэ жагсаалтыг тэргүүллээ. Одоо түүний шинэ хайраар New England Patriot баян хамгаалагч Tom Brady. Ирхэн үзэгч танд дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийг танилцууллаа. You Model. Be cool with me. Well,